доктортой ажиллаа гэвэл сайн л ажиллах хэрэгтэй юм байна, тийм үү? Доктор одоо тэр үнэлгээг л онцгойтой даваад хахад бол гараад тэгээд нэг аж ахуйн нэгжүүд тэгээ бас боломж аа. За тэгтэл энэ дээрс бас иргэд ажиллах хэрэгтэй. Боловсон хүчин байх хэрэгтэй. Тэн дээр бид ямар бодлого барих вэ? Орон нутгийн иргэдийн хурал, орон нутгийн засаг даргын тамгын газартай хамтарч ажиллаад тэнд ямар ажиллах одоо хүн хүч байна те? Яаж одоо тэр ямар ажилтнад бид нар жуулчлах хэрэгтэй. Ямар үйлдвэрүүд байна. Тэгэхээр бид бол өнөөдөр энэ дээр үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрийнхаа танилцуулгыг олон түмэнд түгэх хэрэгтэй. Нэг өсөндө бид нэр ийм юм үйлдвэр манай дээр байгуулж байна. Ийм мэрэгжлийн хүмүүс хэрэгтэй байна. Та нар энд одоо саналаа өгөөд хүсэлтээ өгөөд ажлын байр бэлэн байна гэдэг. Ингээд бас нэг талаас бид жуулчлахын одоо үүрэг гүйцэтгэв. За үүргээ доктор сурагчтай ажиллаж гэнэ үгүй гэдэгтээ бид бас нөгөнтэй компанитайгаа харьцаж байгаа учраас хяналтаа тавина. Яг докторчлаа суурьтай ажиллуулж гэнэ үү? Яг одоо үйлдвэрийн орчин нь хүний эрүүл мэндэд одоо яг тийм ээ тав тухыг хангаж гэнэ үү гэдэг талаас нь бас бид нэр нөгөө аж ахуйн нэгжүүдтэйгээ та нар ийм байх ёстой гэдэг стандартыг бариулах талаас нь бас бид нэр шаардлага тавьж хамтарч ажиллах ёстой. За төрөөж ирсэн ажиллагын нэг тэнд ажиллаулаа тэр чинь эрүүл байх ёстой тийм ээ. Эрүүл мэндийн үзлэгт нь хамруулдаг энэ боломжуудыг бас тэнд. Заавалж Улаанбаатар хот руу юм уу дүүрэг рүүгээ хот руугаа ирэх биш тэнд нь одоо бас эрүүл мэндийнхаа төвтэй яж байгаа үзлэг онцлогоонуудыг тэнд нь хийждэг. Хүн эрүүл байвал хөдөлгөөний үнэмж тэр хэмжээгээр гарна. Тийм учраас нөгөө төр хувь хвшлийн одоо гол огцоо энэ аль алийг нь уйлдуулж өгнө. Сүүлд бид одоо бас одоо төлөвлөгөөгөөр юу гэж ингээд 10-аас 10, 11, 12 дахь ангийн хүүхдүүдийн танилцах суралцаа явуулаад үйлдвэрүүдэд танилцуулаад ийм юм үйлдвэрлэлүүд ингэж байж гэнэ гэд хүүхэд магадгүй тэрийг үзээд өөрийнхөө ирээдүйн амьдралыг одоо би ийм мэрэгчлээ болмоор гэд мэрэгжлийн сонгох тэнд юмд нь бас дэмжлэг үзүүл. Үнэхээр тэр ингээд хүүхэд энд сонирхож байгаа их юм бол тэр чиглэл рүү сурах тэр орчинд нь бас сургуулийн захиргаа боловсролын салбартаа ярьж дэмжээ тэгээд сургуульд хүүхэд төгслөө магадгүй тэн сонирхоод ороход аж ахуйн нэгжүүд санал тавиад за ийм хүүхдүүд танаа мэрэгчлээ сурах гэж байна. За та бас одоо аж ахуйн нэгжүүд төлбөрийг өгөөд сургуулийн төлбөрийг өгөөд боломж байна уу гэдэг нэг уялдааг нь хангана шүү. Шахахгүй. Тэгэхээр тэр тухайн аж ахуйн нэгж бас одоо хүүхдүүдэд сонгон шалгуур өгчхөөр бид нэр төлбөрийн төлөөгээд 4 жилийн төгслөө хүүхд ажлын байрт. Ажлын байр хангалтад ирсэн хүн чинь бас доктор суурьшилтаа бас ажиллах юм боломж өөрт нь бий болно. Гэтэл эн чинь сайхан цаана сайхан амьдрах тийм ээ орон сууц юм байхад орон нутгтаа нэрээд нөгөө ямар төсөл хөтөлбөрүүдэн тэнд нь хамруулдаг. Тэгээ хамруулад тэр орчинд нь нөгөө боловсрол нь сургууль нь эмнэлэг нь яг тэр орчин. Одоо нөгөө засгийн газараас 20 минут гээд яваад тэр хот гээд яг тэн шиг одоо Налах хот одоо 25 оны 1 сараас эхлээд Налах хот болж байгаа. Тэгэхээр тэнд бол тэр яг энэ одоо институт тэнд байх хэрэгтэй. Тэгтэл тэр институцийн гол гүр үйлдвэрлэлийн л орионы тэр ажиллах хүчний гол одоо цөмөн тэнд бас одоо төвлөрж явах хэрэгтэй. Тэгэхээр бол бид энэ 20 минутын хот гэдэг бол бас яг нэг стандарт болоод нэг жишг болоод явчих юм боломж бас Налах дүрхт байгаа. Тэрний нэг гол одоо цөмөн үйлдвэрлэх хүч тэрний одоо ажилтаа орлоготой байх үндэслэл нь энд байгаа гэж бид бас тэгж харж тэрний төлөө зорилго тавиад л одоо ийшээ тэмүүлэх гээл оролдож байна.